За сайн бацгаана хүүхдүүдээ. Энэ удаагийн хичээлээрээ давуултын талаар үзэх гэж байна. За тэгээд ерөнхийдөө бол бөмбөгийн тоглолтод тийм ээ оруулахын тулд хамгийн эхэлж бол аль нэг багаас хамгийн эхэлж тийм ээ хоорондоо шодоод тэгээд ялсан баг нь талбайгаа авна. Эсвэл бөмбөг гаргана гэсэн хоёр сонголттой байдаг. За тэгээд бөмбөг ингэж тоглолтод оруулахын тулд заавал одоо нүүрний шугамнаас албан ёсныхын давуултыг хийснээр бөмбөг тоглолтод ордог байгаа. За тэгээд ерөнхийдөө бол давуултад маш олон янзын төрөл байдаг л да. Одоо үсэрч давуулж болно, үсэрхгүй давуулж болно. За тэгээд доороос давуулж болно тийм ээ. За үсэрч давуулах техникийн талаар бол нэг товч хэлж өгье. Тоглогч үсэрч давуулахын тулд нүүрний шугамаас 2-3 метрийн зайтай тор руу хар зогсон бөмбөгийг давуулах чиглэл рүү нүүрний шугамын ойролцоо буухаар урагш дээш 1.5-аас 2 метрийн өндөр шиднэ. Шидсэн бөмбөгийн хойноос 1-2 албан ёсныхын стандарт алхамтыг хийснийхэн дараачаас бөмбөгийн алгаараа хүчтэй зохиж гарын кейстэй сайн тохируулж одоо яг ингэж давуулах нэ. За тэгээд бөмбөгийг доороос давуулахдаа болохоор яг хөлдөө мөрний хэмжээний бага зэргийн том зай аваад зогсно. За тэгээд яг давуулах үедээ гарын хөлнөөс урагш нэг алхаад тэгээд гарын бугуун хэсгээр ингэж доороос нь давуулж бас болох нь байна. За мэдээж хэрэг мэргэжлийн үйлдвэрлэлийн тэнцвэр уралдааны үед бол яг энэ давуултыг бол ерөөсөө ашигладаг. Ихэвчлэн үсэрч давуулга болон одоо үсрэхгүй дээрээс давуулах техникийг бол ашигладаг байгаа. За энэхүү бичлэгэн дээрээс одоо давуултын техникүүдийг тийм ээ хэрхэн гүйцэтгэж байна гэдгийг одоо бүгдээ хамтдаа харцгаая. Тэгээд давуулт гэдэг бол тоглолтын хамгийн чухал амин хэсэг учраас яг давуулт техникийг та бүхэн бас сайн сурж аваарай. Аль болох гарын алгын яг энэ хэсгээр бөмбөгийг хүчтэй алгадаж ингэж давуулж чадах юм бол бөмбөг илүү сайн хүчтэй бас явах боломжтой. За ингээд энэхүү давуултуудын техникийг бүгд хамтдаа харцгаая.